За сайн байцгааны эрхэм үзэгчтэй, сайн байцгаана уу загасчдаа, сайн байцгаана уу загасчдын спортыг сонирх залуусаа. Та бүхэндээ өвлийн загасчлалын хамгийн чухал тоног хэрэгслийн нэг болох жирлицийн тухай тайлбарлая. Жирлица гэдэг нь одоо орос үг, монгол хэлэнд дараахан орчуулдаг байна. Ерөнхийдөө аргамжаатай гэх төстэй. Гэхдээ ердийн одоо донк гэж ярьдаг аргамжааг бодвол жирлиц болохоор утаснаас дамрыг ингэж хөвөрч өгдөг. Тэр хооронд загас гэдэг. Ихэнхдээ цурхаа загсыг барихад зориулагдсан юм тохиолж байгаа. Яг том алган хэрэв боломжтой бол хааны газар бол бид нар бол зэвэг загсан дээр ажиллаж үтсэн байгаа. Ер нь бол махчин загас барих зорилттой ийм хэрэгсэл байна. Тэгэхээр энэ бол спортын загслын хэрэгслүүд орохгүй. Ердийн загасчлал те одоо загсаа бариад хүнсэндээ хэрэглэхдээ хуулиар хориглогдоог ийм тоног хэрэгсэл байгаа. За миний гарт болохоор Aelita фирмийн Оросод үйлдвэрлэсэн Aelita фирмийн жирлицэн маш авсаархан жижигхэн ийм савтай. Хоёр талдаа армаатай. Тэгээд энэ дотор 6 ширхэг жирлиц багтаж байгаа. Ерөнхийдөө жирлицийг болохоор манайхан суур дээр нь дамар их том хэмжээгээр төсөөлдөг. Энд бол яг 6 ширхэг багтаж байгаа юм байгаа л да. За хэдүүлээ дэлгэж үзье. Ерөнхийдөө жирлиц болохоор үндсэн энэ Aelita фирмийн жирлиц болохоор хоёр ийм үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Нөөсөл ийм хоёр хэсэг байгаа. Нэг нь болохоор суур, нөгөөх нь болохоор тэрний босоо хэсэг байна тий. Суур болохоор ийм өвлийн гаргасан цооногн дээр тавихад зориулт. Энэ болохоор цооногийг элдв одоо гадны юу гэдэг юм цас шуурхтай үед цасаар дарахгүй байх. Мөн тодорхой хэмжээнд бас хэд хурдан хөрдгөөс бол хамгааж дээр нь бүрж тавьдаг байгаа. Энэ суур нь үндсэндээ хоёр ийм хувилтай. Энэ дээд хэсэг дээр болохоор жирлицний их биеийн дээд хэсэг бол ерөөсөө ганц ингээд хувилоор хоногоор ингээд суучна. Нөгөө хэсэгт нь болохоор жирлицний утас одоо гүөх ийм хувил байгаа гэсэн үг. Жирлиц болохоор ерөнхийдөө жирлицний босоо баг нь болохоор хоёр горимд байрлана. Нэгдүгээрт нь болохоор одоо яг ажлын бэлтгэлийн үе энэ ажлын горим гэдэг ийм хоёр горим дээр ажиллаж байгаа гэсэн. Энэ нь болохоор дээрээ нугастай хоёрхан хэсгээс бүрдэж байгаа ерөөсөө металл. Дээд хэсэг нь одоо яг энэ ажлын горим дээр дээдлийн хэсэг энэ бол ерөөсөө мэдээлэл хүүрэхтэй тохиуралтай ийм хурц өнгөтэй байдаг. За энийг тогтоож байгаа хэрэгсэл нь болохоор ерөөсөө энэ юу вэ? Ийм маш хөнгөн зөөлхөө ирзээ. Хийцийн үед маш энгийн жирлицэд орно л доо. За хэдүүлээ за энэ бэлтгэлийн горим юм байна. Бэлтгэлийн горимын үндсэндээ бас хоёр тохируулгатай. Ингээд хэрвээ энэ ирзэнийг энд байрлуулвал нилээ хатуу горим, нилээ загас нилээ хүчтэй татаа том загсан дээр ажиллана. Хэрвээ жижиг загсан дээр хурдтай ажиллуулъя гэж бодвол энийг доотлын энэ систем ингээд тавьчих болж байгаа. Тэгэхээр маш богинохон хүчний нөлөөлөн дээр ингээд доош явна гэсэн. Жирлиц маань өөрөө за цурхаа загсан зориулагдсан учраас ийм гурвалсан дэгээ тэг үзүүр хэсэгт нь трос одоо маань трос гэж нэрлэдэг тий. Ийм цурхаа загсны шүдэнд одоо эргүүнд гимтгээргүй ийм трос хийж өгсөн байна. Хамгийн үзүүртэй нэгсла ийм дэгээ нь болохоор одоо VMC компани Франц дэгийг би одоо хийж өгсөн байгаа. Энэ заавал нэг слав биш 3 слав дэгээ байж болно, 2 слав дэгээ байж болно. Тий. Ямар ч их сайн дэгээ хэрэгтэй. Энд бол VMC-ийн дэгийг бол хийж өгсөн байгаа. Одоо энэ VMC гэдний Франц дэлхийн хамгийн шилдэг тийм хүчтэй дэг байгаа. Тэгээд утас нь болохоор одоо яг энэ жирлээс нь болохоор 1.3 мм-ийн диаметртэй өвлийн зориултын суффиксийн утсыг хийж өгсөн байна. За тэгээд үндсэндээ бол ерөөсөө ингээд жирлицэг ийм байран дээр энэ хувил руу хийгээд ингээд тавьчихна гэсэн үг байхгүй юу. Тэгээд цооногн дээр бүглээ тавьчихна. Энэ эрзэнийг энд дээдлийн ажлын хатуу горим дээр тавиад өгчий гэж бодъё л доо. Тэгээд жирлицэг гэхдээ хэрэглэхийн тулд ерөнхийдөө байгалийн гаралтай өгөөж хэрэглэх шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр энэ бол огт хөдөлгөөнгөө усан дотор байдаг. Тийм учраас загас хурж ирээд
гайхна дөхөж очино. Харсан даруйдаа явж чинь үнэр усан дууссан тэр загсны идчний тэр амтыг мэдсний үндсэн дээр өгччихэд өнгөн. За ингээ загс өнгөлөө гэж бодъё л да. Өнгөлөө. Татлаа. Ажиллаа. Дээрээс утас ингээ хөвөрж гар нь загс татж байна. Тэр үед тэрнээс одоо жирлээсийг 50-д орхисон загс ч юм бол холын зайнаас ингээд одоо шинэ өөр цоонгийн дээр уцсан үед жирлээсний энэ чимээг эхний энэ чимээг сонсох боломжтой ойрхон байв. Хоёрдугаарт энэ дээшээ боссон энэ одоо дохиор энэ өнгө бол их цасан дээр ялгаж харагддаг өнгө сонгосон байна л да. Улаан улбар ийм өнгө байна. Тэгээд энэ өшөө ингээ жоохон дэлгүүл хажуутлаас харагдана. Альж байрлалаас харагдах боломжтой. За тэгээ явчихна. Тэгээ загас ингээ цааш нь татаж явлаа. Цурхай загас. Тэгээд тодорхой хэмжээнд очиод өөрөө энэ утас дуусч болно. Дуусахгүй байхад өөрөө газар очиод энэ дуусах үед ч юм ингээд тэглэх үед цурхааны нэг онцлог байгаа. Бусад загас болохоор зэвэг загас болохоор шинэ өгөө шиг авчаад юм тэглэхэд гээд төрөгч хамгаалталтай үлээгээд тэгээд яваад гэж байна. Гэтэл зурхаа бол биш дандаа эсрэг төргөнө гэж зөрүүдэлж ингээд татаж дэгэнд ордог байгаа. Тэгээд тоон загас чи очлоо. Энийг хараад гүйж ирлээ. За ингээд энэ дохиорыг хараад загас чи хүн бол загас орсон байна гэж бол мэднэ. Ямарсан татсан байна гэдэг. Тэгээд гүйж очиод мөсөндөө хит их чимээ гаргаж дөргөөс нь хэрэггүй. Загас үргээд магадгүй өгөө шиг сайн аваагүй байсан бол үлээгээд юм эсвэл ингээд төргээ гаргаа яваад өгч байна. Тийм учраас дөхөж очиод их зөөлхөө алгаж очиод ямарсан очино яарах хэрэггүй. Тэгээд жирлээцээ авч цооны дээрээс авч тавьж жагаад утсаа нилээн татчихад нөгөө загас маань ямар шүү зайнд нэг мэдрэгдээд ирнэ шүү дээ. Утас чинь ингээд чивчрээд ирнэ. Тэр үед нь огцом хүчтэй татж дэгийг нь ямарсан аамдан зоож өгнө. Тэгэл татаад гаргаад ирэндээ загсаа. Жирлээц бол маш ийм энгийн ажиллагаатай. Ийм байгаа. Их үр дүнтэй ийм бол тооног хэрэгсэл. Тэгээд загсчил дуусныхаа дараа дахин одоо энэ жирлээцийг тавих хэрэгтэй бол уцаа буцаагаад хөвөрнө. Буцаагаад одоо юу яана орооно. Тэгээд дахиад шинэ өгөөс зүгээд ингэ тавих боломжтой. За ийм хингийн ажиллагаатай юм жирлээц байна. Тэгээд за ингээд ямар ч буцаагаа салгая. Салгаж байхад их хингийн амархан хурдан ажиллаад хөнгөн орс нэг хайрцгийн дотор 6 ширхэг ордог яваад болохоор хэр хөнгөн бэ гэдгийг нь мэддэх бах те. За ямар ч хайрцгийн нэг харуулъя тав хүнд. За ерөнхийдөө яг энэ жирлээцний уут нь бол их юм маш энгийн. Урдлын ингээд 6 хармаан дотор 6 ширхэг юм босоо багнууд одоо юу гэдэг тулгуурууд нь байрлаад өгчнө. Үндсэн ажлын хэсэг. Тэгээ суурьуд нь дотор талаа байрласан байгаа. Хоёр талын ширхэг хармаанд нь болохоор запас буюу нөөц ийм дохиоруудыг бол хийж өгсөн. Энэ нөөц дохиоруудыг ашиглаж бас болно. За тэгээд их энгийн хийцтэй ийм авсаархан жирлээцэнд. За загшлаа тэр дундаа спортын загшлын үед болохоор хиймэл өгөөшийг ашиглах нэлээд тийм түгээмэл байдаг. Тэгээд хиймэл өгөөшийн нэг жишээ бол одоо ерөнхийдөө ийм амтад ийм ирзэнүүд байгаа л да. Ирзэнүүд. Тэгэхээр ирзэнүүд болохоор төрөл бүрийн ийм хэлбэртэй байдаг. Тэгээд дээрээс нь хамаарал ирзэнүүдийг төрөл бүрийн нэрлэдэг. Жишээ нь миний гарт бол одоо шинэ твистер тий өөрөлд мушкай сүлт гэж нэрлэдэг одоо монголоор твистер төрөл бүрийн өнгө хийцтэй том жижиг янз ярьж байдаг. Ийм ирзэнүүд байж болох юм. Виброхост буюу чичиргээд сүлтүүд. Чичиргээд сүлтүүд миний гарт бол триггер X-ийн ийм үнэр амттай феромон хэмээх бодистой засны одоо дуршлыг одоо татдаг ийм твистер виброхост буюу чичиргээ сүлтүүд байна л да. Эдгээрийг яаж ашиглах вэ гэж. Энэ бол нэлээд тийм сонирхолтой байдаг. За би та бүхэнд нэг юм аргын тухай тайлбар. Энэ болохоор энийг Техасын арга гэж нэрлэдэг. Америкийн нэгдсэн улсын Texas мужид үүссэн нэлээд үр дүнтэй маш тийм маневр сайтай дээрэс нь ямар ч тийм одоо саад хад гэдэг юм уу мод гэдэг юм уу усны оролд байгаа өвс ургамал
тэгэлдэггүй ийм нэг арга байдаг. Энэ тахаар тайлбарж үзье. Энэхүү аргыг зөвхөн зуны ер нь болохоор спиннингистүүд ашигладаг. Зуны цагт бол хэрэглэхээс гадна мөн өвлийн улиралд мөсний загсал дээр хэрэгжилж болдог ийм онцлогтой байгаа. За Техасын энэ аргыг хэрэглэх үед болохоор хамгийн гол хэрэгсэл нь болохоор офсетний дэгээ байдаг. Офсетний дэгээ. Эний урд болохоор за энэний урд жижиг юм хувцас шаариг байж болохын төрөл бүрийн өнгөтэй энэ гол нь энэний урд байрлаж байгаа ийм сум хэлбэртэй ийм шпул. Энэний ард энэ хоёрыг офсетний дэгээ энэ хоёрыг бол тусгаарж өгж байгаа. Дэгээний гогцоо хоёрыг. Дээрээс нь энэ төрөл бүрийн өнгөөр ингэж өнгийг сонгож авснаар загсны анхаарлыг татах юм боломжтой болж байгаа. За энэ дотор бол утас гүн ерөнхийдөө ийм хэлбэртэй. Энэ офсетний дэгээний энэ хэсгээр болохоор твистер ирзэнийг суулгаж өгөөд яг энэ үзүүр дээр нь яа. Твистер одоо тэгээ сүүл нь ийм хэлбэртэй ч гэдэг юм. Ийм хэлбэртэй. Энэ шпул буюу энэ уртлын сум болохоор хүндрүүлэгч үүрэгтэй. Түүнээс гадна өөрөө энэ утасныхаа дагуудаа шилжиж байдаг учраас одоо энэ өгөө шиг маневрлуулж удирдах, дээрээс нь ямар нэг тийм усан дотор байгаа саад бэрхшээлийг даван туулахад маш чухал байдаг. Ямар нэгэн саад ороход твистер маань одоо энэ бэлдсэн энэ Техасын хэрэгсэл маань өөрөө одоо шиг ингээд урсгалд яваад ингээд нөхрөө яваад орчлоо гэж бодъё л да. Одоо модны үзсний завсарч юм. Яг тэр хэлсэн газараараа буцаж гарч ирдэг юм онцлогтой байгаа. Тэгээ энэ дэгээний үзүүр хэсэг маань өөрөө дэгээний үзүүр хэсэг маань энэ твистерийнхээ дотор байрладаг учраас ямар нэг байдлаар энэ элдүү тэр одоо саад хад ч гэдэг юм уу тэр бүх зүйлд бол торхгүй. Дээрэс нь энэ офсетний дэгээний энэ бөмбөр хэлбэр болохоор ямар нэг саадан дээр зөөлхөн хүрээд ингэ яваад маш тийм маневр сайтай тэгээ тийм туулах чадвар сайтай ийм бол тооны хэрэгсэл байна. За энийг та бүхэнд одоо угсарж үзүүлье. Саяны Техасын хэрэгслийг та бүхэнд одоо угсарж үзүүлье. Займарц ингээ утас. Займарц утсанд хамгийн эхлээд энэ сум хэлбэртэй одоо хөндрүүлэгчийг эхлээд хийн. Дараа нь энэ хуванцар цагираг энэ ямар ч өнгөтэй байж тухайн үеийн усны өнгө тэгээд загсныхаа сонирхлоос хамааруулаад та энийхээ өнгө хэмжээг нь сонгоорой. За тэгээд одоо энэ үзүүрт нь бол офсетныхаа дэгийг ууж өгнө л дөө. Ой, энэ хэрхэн уух талаар энэ өмнөх хичээл дээр та бүхэнд бол хэлж өгсөн байгаа. За энэ тийм сайн ууя. За ингээд ерөнхийдөө Техасын төхөөрөмж маань ингээд бэлэн болчлоо. Ингээд болоо. Хамгийн гол нь урдлын эсгийн энэ хөндрүүлэгч маань утсан дээрээ чөлөөтэй шилжиж яадаг учраас ерөнхийдөө ямар нэг саад бэрхшээл гарахад давах боломжтой. Тэгээ энэ хөндрүүлэгч нь өөрөө юм сум хэлбэртэй байгааг та анзарч байгаа тий. Тэгээ ард нь дэгээ барилж байна. За энэ зэгэндээ ямарчсан твистер буюу төрөл бүрийн юм амттай ирзэнүүдийг хийж болох юм. Жишээ нь миний гарт бол одоо юм Storm-ийн том юм Vibrohost байна. Trigger-X-ийн 2 янзын өнгөтэй, хилгэн өөрөнгөтэй, нуруу өөрөнгөтэй ийм үнэр амттай амтлагч ирзэнүүд байна. Тэгээд ийм мөн твистер буюу мушгай сүлт. За ямарсан манай ажиглаад байхад манай ихэнх загсчид болохоор Америк нэгдсэн улс ч юм уу гадаад хамаатан сад ихтэй. Тэгээд эднэрээс нь янз бүрийн загсны өгөөжлөөр ийм ирзэнүүд их явуулсан байдгийг. Тэгээд эдгээр ямар аргаар яаж хэрэглэхээ мэдэхгүй ийм байдаг. Тэгэхээр одоо энэ нэг аргыг нь болохоор би одоо тайлбарж байна шүү дээ. За ингээд офсетний дэгэний тэглүүр нь тэгэлнэ. Тэгээд
дээгнийхээ үзүүрийг харин ингэж ирзээлүүгээ хийж өгч байгаа. За ингээд болоо бэлэн болчлоо. За одоо та бүхэн 2012 оны одоо өвлийн одоо сезоны төгсгөл дээр ерөө голд загасчсан бидний бичлэгийг үзэх сонирхороо. Гэхдээ бид нэр ихэнх анхаарлаа болохоор алган зэвэг мөн зурхаа барихад анхаарлаа хандуулсан байгаа. Тэгээд энэ жирлиц маань энэ бичлэгэн дээр нэлээд тийм сайн ажилласан байгаа. Тэ олон том зурхаа загас барьсан. Тэгээд мөн том алганд ажилласан. Өөр голууд дээр бас зэвэг загсанд бас ажилласан байгаа. Тэгээд тавтаа сууж нэвтрүүлгээ үргэлжлүүлж үзээрэй үзэгчтэй. Манай багийн дөрвөлээ Ерөөгийн онг шарлангийн уулзар дээр нэг оноод тэгээ ерөө голоо уруудаж шинэ газар үзэхээр явж байна. За энэ үед болохоор гол ерөөдөө битүү барьсан боловч зарим хэсгээр хүмүүс нэмгэн халиа хийдггүйсэн учраас явах замд бол нэлээд тийм бэрхшээлтэй байлаа. За манай амар минь өөрийнхөө Lexus 470 машинтай явсан байгаа. За тэгээ замд байсан саадуудыг бид нэр зарим нь гараар цэвэрлэж ингэ саадыг давж явсан байгаа. Нилээд тийм хүнд замыг бол туулсан. За ингээд очисон газар болгондоо өргөмдөж цооноо гаргаж за загсууд үзэж явсан. Тэгээд зарим хэсэгтээ болохоор хэд их халиагүйсөө халиа нь олон дахин гүйж хөлдсөн учраас маш гүн. За зарим хэсэгтээ өөр 2 м хүртэл өргөмдүүлж соожсон юм байна. За өвлийн загсчлалын үед хамгийн сонирхолтой зүйл нь болохоор голын ёроодыг дээрээс нь цооногоор харж барих бол их сонирхолтой байдаг. Энэ үед болохоор загс бол шууд харагддаг. Ямар хөө ааш хэрглэж гин. Яа загс барих уу гэж. За манай хамт явсан загсч сайн мэднэ. Fly оргил гэж нэрлэдэг. Таанаас fly fishing-ийн маш сайн өгөөшүүдийг хийдэг. Оргил маань гол дандаа хиймэл өгөөшөөр загсчилсан байгаа. Маш сонирхолтой загсчлыг хийсэн. Төрөлбөрийн эрдэнэс гадна fly Аваагүй тий. Нара. Яг норон дэс өгсөн газ. Тийм ээ, шидний бүлгүүд нэ. Ингэж өгсөн нара. Тэгээд 3 якр үстэй. 3 якр эндээс нь орсон шүү дээ. За бидний гол зорилго болохоор цурхаа байсан учраас цурхаан зөрөөж жирлицүүдийг олноор тавьсан. Яг гол дээр очиод хаагур цурхаа явж болох уу? Хэдэн цагийн үед хаагур яаж ирэх бол ямар болон тохоогоор яаж ирэх бол гэсэн тийм замууд дээр бол огтж жирлицүүдийг бол тавьсан байгаа. Шүний жаргахаа хийх байсан уу юу? Айгаа хаа гэж надад чи хэрвээ яг тэгэрэг байсан. Чиг ингээд за энэ жирлицийн ажилласан байдлыг бол үзэж байна. Энэ ажилласан үедээ ингэж шар хэсэг нь босож сайн харагддаг байгаа. За ямарсан жирлицэндийг цурхаа орж байна.
Ай! Оо! Амир юм. Нөхрөөгөө камерс нөхрөө байгаа шүү дээ, тий? Нөхрөө. Яг эсвэл хөдөлгөөн хэрэггүйдээ. Би гаргаж ядаа барьж байгаа зүгээр. За нилийн том сурхаа орсаар байгаа. Толгой нааш шатсан. Амир юм. Ай! Хүү! Ай! За зарим тохиолдолд жирлиц мөн өвлийн гар дөхөөр гар дэгээгээр аль алинд нь бол зэрэг юм сурхаа орж ирсэн байна. Бид нар гүйдлийн нэг сайн олж яг зөв цагтаа яг зөв гүйдлийг олж авч тэгэж жирлицүүдэд тавьж цооногуудаа гаргаж загасчихсан байлээ. За. За сурхаа өвөө шиг бол нэлээд тийм гүн өнгөтэй. Тэгээд их хурц шүттэй учраас ямар ч тийм амын ангаалах юм тэлэгч. Мөн бигээ форсеп буюу пинцэфтэр салгаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас аюултай. За чи ямар хэцүү юм бүү тэр сайн шүү дээ. Энэ аав нэг жоохгүй авахлаар нэг гараа хамаа гаранд дийж та. Тэг өстөө наач хаатд шиг. Мотор годрох юм. Тэгэхгүй л барахгүй юм шиг. Мотор. Салмагаар нь хийх авт юм уу? Ходор шатсан. За удаан дээр буцаад тарч. Старт стоп дээр тий. За. За энэ загасчил болохоор бид нар ердийн жирийн загасчил гэсэн ямар ч спортын загасчил юм уу байгаагүй тийм учраас энэ цухаага ахуй хэрэглээндээ хүнсэндээ зориулахаар авах зорилготой явсан байна. Энэ зурхаа болохоор дэг авсны дараа цооногоор толгой нь шууд игснээш харахад хэцүү байдаг. Ер нь голцоо энэ толгой багцсан уу? За. Сатурку утас маань зурхааны жавз руу орсноор толгой нь хөндлөнгөөрөө цооног руу хардаг. Тэгээд яг амын нааш нь харуулхад их хүнд байдаг. Тэгээд амын нааш нь харуулсан дараа ерөнхийдөө нөхрөөс амархан гарч идэг. Мөн бас зурхааны бас нэг онцлог гэвэл нөхрөө толгоогоо оруулсан ч гэсэн эсрэг буцаж ухарч сэлдэг. Ийм загас хэрвээ зэвэг энтер байсан бол урагшаас хэлээл ингээд амархан гарч ирдэг. Харин зурхаа бол нэлээд эсрэгүүц тэмцдэг. Дээрээс нь ухарч хүртэл сэлж маневрлдаг юм ба. За ингээд энэуд бас ингээд сонирхолтой бас нэг олон загсыг барьсан. Алган энэ бол их том хэмжээний улаан нүдэн бол бид гаргасан байгаа. Тэгээд манай Чибак гэж нэрлэдэг улаан нүдэн загс. Улаан нүдэн бол голцоо манай Fly оргил маань хиймэл өгөөшөр барьсан. За энэ голын өөр хэсэгт зэвэг загсч барихаар сууж байгаа байдлыг үзэж байна.
загсыг бол амжилттай барих гол бас нөхцлүүдийн нэг нь бол энэ тохилт байдаг. За энэ зарагийн өргөд гаргаж ирж байгаа юм. Нааш харуулт аа. Оо сайхан. Манай амар мэнд байна. За. Ээлж цархаагаа гаргаж байгаа юм лээ. За бидний 90 голод нэлээд оршилсан энэ хэсгтэр болохоор алган загс ус их. Оо за. Хаалга нь аль харъя. Оо за. Одноор барьжсэн. За алганыг болохоор бид нар голцыг хэмэл өгөөшөөр жирлиц зайн юу болж байна. Барьсан загсаа нөхрөөгөө уцаад алдчихж байгаа байна. Йоо, ямар нийцсэн бэ наач. Алганыг голцоо хэмэл өгөөшөөр мөн байгалийн гаралтай өгөөшөөр бас барьж байсан. За манай нараа ах маань Би үл. Яс оо. Боолта айгу муу бол. их том цорхоо оруулаад тасалчихлаа. Авцсан шүү. Юу вэ? Ой. За энд жиг буй хэмэл өгөөшөөр Ой. цорхоо Атасаа басаа. Бистик байгаа. Бага бистик хийж байгаа зүгээр. Яа тасаа. Олон битээ. Оо. Эз гайг. Оо, иста. Цэн да хөрөг нь яа. Тэр. Утсаа. Ийм балансыг. за хэмэл балансираар цорхоо алганууд их сайн баригдчихсэн. Ой, авцсан. Алган юм шиг. Хийж байгаа. За бичлэгэнд орно шүү алган минь. Оо, стоп андасаа алган. Эй. Стоп андасаа алган авчихлаа да. За манай амар юмд байна. Бас ээлж цорхоо гаргаж ирж байна. За. Та хийлээ. Оо, стаарч наач. За яг энэ цорхоо цааш татаж явж байгаа. За ингэж хүчтэй угзарч дэгийг зоож өгөх хэрэгтэй байдаг. Цорхоо аманд. За цорхоо нэлийн тийм эсрэгүцэл ихтэй тийм амархан бууж өгдөг загс нэлээд дайчин. Тийм учраас өөдөөс нь зөрүүлж хүчсэн хэрэггүй. Хэрвээ хүчлэх юм бол буцаа таслан. Тийм учраас маш буцааж тавьж өгж сулалж эвийн нож нэлээд тийм носолтжиж гарах хэрэгтэй. Айгу нөө. Араад л талбар авчихсан шүү. Жижиг юм. Оо, цац. За манай флай өргөл за хиймэл өгөөшөөр маш олон хэмжээний алган загс, улаан нүдэн загсыг бол их сонирхолтой аргаар барьсан байгаа. За ингээд бид 2 өдөр загсчлалын эцэст Улаанбаатар руу хөлгийн жилөөгөө бид залхаар эд бараагаа ачаалж байна. За энэхүү 2 өдөр загсчлахад цагаагаар их сайхан хангаа дэлхий харамгүй ишгээ харилсан 2 өдөр байлаа. Тэгээд шинээр загсчлалд орж байгаа загсчтай хэлэхэд бол байгалийн ишгийг бас зөв хүртэж, хуулиа дээдэлж ямар ч тул загс барихгүй, одоо хэрэв баригдвал буцааж тавиндаа авахгүй, тордохгүй, дэлбэлэхгүй, хууль бусаар ингэж загсыг олноор алахгүй, зөвхөн хуулийн загц юм аргаар
өөрийнхөө ахуй хэрэглээнд зориулж засыг аваарай гэж зөвлөх байна. За ингээд манай энэ удаагийн хамтаа загслын нэвтрүүлэг өндөрлж байна. Тэгээд хамтдаа байгаараа загсч та хамтаа загсчлаа.